Яг нөгөө харагдах өнцгөөс нөгөө нэг тренер мэрэгчтэй явдаг хөгжил сансгалын бэрхшээлтэй хүүхдүүд байдаг шүү дээ. Тэрийг л яг мэднэ. Тэгээ найзлахыг бас хүсдэггүй. Ягаад гэвэл надад муухай мэдрэмж төрдөг. Ингээд би ичдэг гэх юм уу? Тим найзтай найзлахыг хүсдэггүй. Бас найзлаач гэж ингээд боддггүй, саналж тавьдаггүй байсан. Хүний амьдрал нөгөө нэг гинтийн зүйл айгүй олон болт юм л шүү дээ. Тэгээ хэдхэн сарын өмнө ээж маань зүгээр байснаа те. Гинт харуулт өгсөн. Тэгээ үүднээс үүднэнгүүт миний ээж нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн болж одоо группд бичигдсэн. Тэгээд би ингээд яг өөрийнхөө биеэр мэдрээгүй ч гэсэн те. Миний ээж яг ингээд чадвараа алдсан гэх юм уу те. Яг тийм байдалд орсон. Тэнгүүт гэр бүл нь ингээд асарнтай ойлон те. Өөрөө намайг асардаг байсан бол буцаагаад би асрах юм төлөв байдалд орсон. Тэгээд энэ сэдв надад амар хүндэтдэг. Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг яг тодтогоод байгаа зүйл нь бол орчны нөхцөл байсан. Яг миний ээж ингээд бид хоёр ингээд яг жишээ ярихад те аавтайгаа би ингээд ээжигээ үзүүлэх гээд явхад эмнэлгийн тэр шат байсан те. Яа тэгээ эмчин нар нь 2 3 давхартан суудаг байсан. Зөвхөн гадаа ороход л те ямар нэгэн байгууллага угаасаа гаднаас нь ороход л ганцхан алуу шат байдаг те. Дэлгүүр мэлгүүр ингээд ямар нэгэн үйлчлэгийн газрууд. Тэгэхэд нөгөө яг харьцах хүмүүс нь те яг ингээд мэдээлэл авах хүн ч юм уу. Тэнгүүт яг ингээд 2 3 давхартан дахиад байж идэг, барилж идэг те. Тэнгүүт тэр жи ингээд гарахад дахиад тэр тэрэгэнстэй хүний чи яаж авч гарах юм бэ гэдэг асуудал айгу тулгарсан. Миний хандлага бол энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдгийг одоо би төсөөлдөгч байсан те. Надын хажуугаар зөрдөг л байсан, би тэрийг мэдэрдэгч байсан. Найз нөхөдтэй гэхэд би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй найзлахыг хүсдэгч байсан. Бас ичдэг байсан. Одоо л миний ингээд төсөөлөл бодлол те бүрэн эргэсэн. Одоо 100% гэдэг шиг тэг бүх биеэрээ мэдэрсэн. Хөгжлийн бэрхшээл бол амьдралын бэрхшээл биш. Хандлага өөрчлөлтгүй.